Говьгоос сонгогдсон гишүүн. За энэ 14 мега төслийн Франц Монголын ураны төсөл хэрлэн тонн орхон анги 5-7 дулааны цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр, 5-7 кокс хиймэн үйлдвэр эдэргээд 5-6 нь манай говийн бүсэд хэрэгжинэ. За гэтэл биднэрт говийн бүсэд хамгийн чухал хэрэгтэй юм бол ус. За говийн бүсээс маш их ашигт малтмал одоо гадагшаа экспортлж байгаа улсад хижээдэг гол нэрийн бүтээгдэхүүнүүдээ экспортлдог. Тэгээд говийн гүний усаар тэрийгэ баяжуулж угаадаг. Гэтэл усны төсөл явахгүй байгаа нь надад маш тийм гонигтай харамсалтай санагдчихэв. Яагаад гэвэл энэ 14 мега төслийн хамгийн чухал төсөл нь бол энэ усны төсөл гэж боддог. Монголчуудад ч тийм аль бүс нь хоорондоо интеграцид орсон хангаан бүсийн гишүүтэй, зүүн бүсийн гишүүтэй бид ярилцаад ойлголцох ямар ч асуудал байхгүй. Гэтэл өнөөдөр энэ орхон анги төсөл дээр хэлийн усны хилцээр хийн тэр нь 5% гэж шүү дээ. Энэ ямар учиртай юм? Хэрлэн тоон бас хэлийн усны хилцээрээс болоод гацсан уу? Тэгэхээр энэ хоёр төсөл чинь явахгүй нэ дээ. Энэ та нарын танилцуулсан энэ төсөл төр чинь бол 1.7, 1.8 их 80 чинь бол бид нар шийдэд өгчин л дөө 1.14, 1.8, нэг нь 2025 1.8 их 80 нь 2025 оны тодтгол дээр гэж байна. Гэтэл хэлийн усны хилцээр шаардлагатай энэ ямар учиртай? Энтэй 5% тэй байдаг. Хэрлэн тоон бас тийм асуудлаас болоод гаццсан. Тэгээ 26 онд хийгдэх мега төсөлтэй тавьчихсан байна. Тэгэхээр би энэ дээр тодорхой яг хариулт аммаар байна. Яагаад юм болсон бэ? За Франц Монголын ураны төсөл Дорноговь аймгийн Улаанбаатар суманд хэрэгжих ёстой. Улсын хурлаар сойрхон баталсан энэ ажил явах ёстой. Гэтэл ажлын хэсэг улсын хурал засгийн газар дээр байгуулагдсан ажлын хэсэг говийн бүсийн гишүүдийг ерөөсөө оруулаагүй. Говийн бүсийн ард иргэдтэй уулзаагүй. Соён гэгэрүүлэх ажиллагаа хийгээгүй. Яг одоо гадаа уран эсэргүүцсэн ард түмний жигсаал болж байна. Засгийн газар тэр хүмүүс тэнэг мангар харагддаг байж болно. Миний хувьд тэр тойргоо сонгогдсон гишүүний хувьд огтхонч тэнэг мангар биш. Энийхэн биш шүү. Та энийг хэрэггүй. Инээдтэй санагдахгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүстэй хилцээрт оруулах, ажлын хэсэг байгуулах, үнэхээр тэнд тэр ирэмдэг, зэрэмдэг мал төрж байгаа бол, нутаг орон уснасаа хордож байгаа бол яг нүдэн дээр ажлын хэсэг байгуулад судалгаа хийгээд, шинжилгээ хийгээд олон улсын эксперт томилоод өгөөч гэсэн учрал сайдад өгсөн албан бичиг 3 сарын За нэмэлт 1 минутаар тодруулъя. 3 сарын 19-нд өгсөн өнөөдрийн хүртэл чимээ сураггүй. Туслагаараа хэлүүлсэн бид нар ажиллаа мэдж байгаа, хийж байгаа чи дугуй ижил гэсэн. Ер нь тийм улсын хурлын гишүүд, бүсийн гишүүдийг тоодгүй нэг юм байгаад байгаа юм. Одоо дээрэс нь манай говийн бүсэд 4 бомб байна л да. Одоо цагаан дэл бол үлзий бомбыг одоо шинээр нээх гэж байгаа тийм үү? Гэтэл манай бомбууд ерөөсөө хүн ардтай ашиггүй байдаг. Бид нар өнөөдөр өмнө говийн иргэд 700-800 км тойрж замын үүдээр гарч лангуун дээр зарах бараага ямаа авчирдаг. Тэр нь нөгөө орон нутагт ард иргэдэд өгөөжөө өгдөггүй. Тийм учраас бухимдалтай байдаг. За тулах сайтай энэ асуудлыг тухай бүрд нь ярьж байгаа. Тэгэхээр надад усны хилцээр дээр яагаад орхон анги дээр хэлийн ус хэрлэн тоонд бас хэлийн усны хилцээрээс гатсан байх гэж би бодож байна. Одоо хүртэл энэ санхүүжилтийн их үүсвэр нь тодорхойгүй байна. Энэ дээр хариулт өгөөч 3 асуулт асуу. За маш тодорхой асуултууд асуулаа. За Гантүмэр сайд хариулъя. Мөнхөө эсгэлэн гишүүний асуултанд хариулъя. Бид нар бол эхний шатанд улаан нуурыг устдаа болгохоор ажиллаж байгаа. Маш тодорхой санхүүгийн ч гэсэн шийдээд тэрийг бол хийчихнэ гэдэгт бол эргэлзэхгүй байгаа. Энэ ус мөстэй холбоотой юмыг байгаль орчны яам нөгөө хилцэр мэлцэртэй холбоотой юмыг бол тайлбарлах байх. Улаан нуураа усжуулахад бол ямар ч тийм хэлийн хилцэр бол шаардлагагүй. Тэгэхээр тэрийг эхний ээлжинд хийчихье гэд маш богино хугацаанд алхах гэсэн нэг ийм бодол ойлголттой байгаа. Тэгээд тантай санал нэг байгаа. Ер нь цаашдаа энэ эдийн засаг жоохон аятайхан болно, амьдрна гэж байгаа юм бол устдаа байх хэрэгтэй гэдэг гарцаагүй шаардлага байна. Тэрийг хийхгүйгээр цаашаага
энэ уул уурхайтай холбоотой ч юм уу эсвэл аж үйлдвэртэй холбоотой бодлогод ирнэ ажил хэрэг болохооргүй байна. Тийм учраас бол бид нар үндэсний ус ахуйн хэрэгцээний ус гэдэг энэ зүйлийн араас бол маш хүчтэй ажилланаа. За тэр уран олборлолттой холбоотой технологийн аюулгүй байдлын ойлголтыг бий болгох гэдэг тухайд бол тантай санал нэг байна. Ер нь энэ дээр бол маш нэгт ажиллаа хэрэгтэй байлаа. Их тодорхой байна, аюулгүй байна гэдгээ нотлоод хэдүүлээ цаашаа явах хэрэгтэй. Энэ нотлохоонууд гарах хүртэлх хугацаанд ямар ажлууд хийх вэ гэдгийг бас 7 номер те. 7 номер бас хариулаад явах нь зөв байх. 3 дахь асуулт нь юу байлаа? Хариулсан. Бомб яг зөв. Бомбыг хариулмаар нь ер нь бол бомбыг цаатлаас нь ачаа тээвэр авдаг байх зохицуултыг хийгээч гэдэг шаардлагыг би сайдад бол хэлсэн байна. За буяагийн тулах сайд хариулна. За говийн бүсэд бол дөрвөн бомбтойгоо гэж тайллаа. Тэгээд дөрвөн бомбт төр одоогийн байдлаар бол уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохоос гадна ялангуяа гашуун сохот бомб төр уул уурхайн бүтээгдэхүүн экспортлохоос гадна манай талаас гэрийн даалгавар юу байх ёстой гэвэл хүнсний лабораториуд барьж байгуулах ёстой. За бид шинээр тогтжуулж байгаа шинээр бүтээн байгуулж байгаа бомбтууд дээр бол барилгын лаборатори, хүнсний лаборатори бүгдийг энэ одоо тусгаж өгж хөрөнгө оруулалтанд суулгаж байгаа. За гашуун сохот бомбын хувьд бол сая шинэ бомбын зохицол бүр өнгөрсөн оны 9 сараас ашиглалтанд ороод үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. За энэ дотор лабораторийн барилга нь орцсон одоо харин дотор тогтчлтын асуудлыг 24 оны төсөв суулгаад тендерээ зарлаад энэ дотор тогтчлтыг энэ ондоо хийгээд дуусна. За ингэхийн бол гашуун сохот бомбтоор ирээний бомбттай адилхан, замын үед ирээний бомбтай адилхан хүнсний бүтээгдэхүүн орж гарах болцоо бүрднэ. За шинээр яригдж байгаа цагаан дийл уулын бомб, за ханги мандын бомб төр ч гэсэн ялгаагүй яг энэ байдлаараа орон нутгийн асуудыг шийдээд явна гэдэг ийм төлөвлөгөөтэй хөрөнгө оруулалт ажиллаж байгаа гэж хэлье.